Яг манайхан үдшийн 22 цаг өнгөрсөн байна. Хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын өрөө нэвтрүүлгийн маань ээлжид цоо шинтгэн дугаар инхүү эхэлж байна. Нэвтрүүлэг маань 21-с дээш насныхан зориулсан учраас хэрвээ таны хажууд 21 нас хүрээгүй хүн хамт сонсож байгаа бол сувгаа салахыг зөвлөж байгаа. Мөн та машиндаа сонсож байгаа таны хажууд зорчигч байгаа тохиолдолд зорчигчийн ая тухайг бодоод төр сувгаа салахыг зөвлөж байна. Манай унтлагын өрөө нэвтрүүлэг маань нэмэх 21 тохиргоотой явдаг болохоор бусдад төвөгдөхгүй, бусдыг эвгүй байдалд оруулахгүй байхыг хичээгээрэй. Мөн сонсож чадаагүй дугаар гарч ирэх юм бол дараа нь манай Facebook хуудасаар болон YouTube-ийн унтлагын өрөө сувгаар нөхөж сонсох боломжтой байгаа шүү гэж хэлэхэд таатай байна. За, даваа гарагийн үдэш. Даваа гарагийн дугаараараа сонсогчдоос ирсэн сонирхолтой өвөрмөц түүхүүдээс уншин танилцуулж тэр сэдвээр сонсогчтойгоо холбогдсон ярилцдаг байгаа. За, өнөөдөр 2026 оны 4-р сарын 20-ны даваа гарагийн үдэш Улаанбаатар хотод яг одоо 22 цаг 11 минут болсон байна. 2 дугаар студиэс нэвтрүүлгийг хүргэхээр хөтлөгч Халиука, найруулагчаар Эрдэнэ мөнх ажиллаж байна. За, тэгэхээр мэдээж захиагаа эхлээд хүргэн. Тэгээд захиа хүрснийхээ дараа хөтлөгч миний бие өөрийнхөө бас нэг байр суурийг, санаа бодлыг бас уялдуулж бас та бүхэндээ хуваалцаад тэгээ шууд эфирийн утсуудыг нээх байгаа. Хэрвээ та Монголоос холбогдож ярилцахыг хүсэх юм бол 77 77 38 83 гадаадаас бол 77 77 88 30 гэсэн дугаараар нэгдэх болно. Тэгээ та орж ирэхдээ бас санаа зовлтгүйгээр бас өөрсдөө чөлөөтэй илэрхийлээрэй. Ягаад гэвэл бид утасны дугаарыг нь бусдад танилцуулахгүй мөн хоолойг нь өөрчилчих учраас санаа зовох ерөөсөө шаардлага байхгүй байгаа шүү. Мөн таны яриа орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор сонсож байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг бас уриалж байгаа шүү. За, ингээд эхлээд захиа руу харцгаая. Сайн байна уу? За, юугаа гүтгэе дөө? За, захиа руу гаръя. Сайн байна уу? Захиа очих өглөө өдөр орой мэндэ. Би гэдэг хүн 20 гаруй настай байхдаа юм л үтсэн толгой явлаа. Тухайн үед үеийнхээ охидуудтай уулзаж учирч дотн харилцаанд орж тэрийгэл жаргал гэж бодож явсансан. Төгсөх курсэд орох үедээ томоохон ресторанд ч бас хичээлийн бус цагаар зөөгч хийж эхэллээ. Өглөө нь хичээлтэй байдаг болохоор дандаа оройн цагаар ажиллана. Оройн цагаар том заланд ажиллана гэдэг үнэхээр амрах цаггүй их ядарна. Харин вип рүү хариуцсан зөөгчөөр ажиллавал их амар байдаг байлаа. Рестораныхаа 2 давхар 4 өрөөний дунд сууна. Өрөө төлбөртэй болохоор байнга дүүрнэ гэж байхгүй. Нэг баасан гарагт харин нилээн хүн ихтэй байхад зэгзээсэн сайхан 3 ихч орж ирлээ. Яг нэг өрөө сул байсан болохоор тийш нь орууллаа. Оруулаад гадуур хувцас тайсныхан дараа захиалгаа авах гэж зогсож байхад нэг бүсгүйнх нь хувцас нэг тийм торон, цаанаас нь хөхн бүдэг батаг харагдхан тэр. Тийм илэн талангүй хувцас харж байгаагүй би өөрийн ирэхгүй гүлэрчхэн тэр. Тэгсэн нэг нь хүү идүү хаашаа хараа зогсчихов гэд инээхтэн би сандарч таац ширтээдэл зогслоо. Тэгтэл түрүүний бүсгүй за зүгээрээ хаар наад игч чинь угаасаа юм халуухнаа барьж ядсан амтан байгаа. Сайхны өмнө харц буруугүй сайн хараад ав гэдэл инээлтлээ. Би ч тэр чигээрээ сандарсан амтан. Захиалгаа авчгаад тэр чигтээ гүгэд гарчихлаа. Нилийн суусны дараа тэр хэд нилийн халж байгаа бололтой. Намайг орхоор л манай хиний дурлалт залуу гэд инээлдэж намайг шоглоно. Ингэж байсаар манайхч хаах болж тэр хэд инээлцээр гарахтаа хүртэл энэ хичээхийн дугаарыг авах уу гэдэл би ч бас час улаасан амт үлдлээ. Вип өрөөнүүдээ цэвэрлэж байтал нөгөө игч нар нэг төрөвчөө орхичихжээ. Би ч цаа маргааш ирээд аван эзгээд доошо текэн дээр үлдээчгээд байж байтал рестораны утас дуграв. Би аваад байна уу гэхэд эмэгтэй хүний хоолой. Вип өрөөнийхэн зөөгчтэй ярих гэсэн гэлээ. Би ч би байна яасан бол гэхэд их чин төрөвчөө орхичих чи хүргээд өгөөч. Таксиных нь мөнгийг өгнө үү гэхэд би болохгүй ихчээ. Дөрмөндөө болохгүй. Та маргааш ирээд авчгаж болно гэж хэлсэн нэг л хүргэж өгмөр санагдаад байлаа. Нөгөө торон цамцтай сайхан ихчийг дахиад харах чинь билүү гэж бодоод байхад их чинь харин төрөвчгөө баларнаа.
Игчтэй хүргээд өчөх. Игч нь таксины мөнгнөөс гадна шагнаа гэхэд би яах чаргагүй зөвшөөрч төрөвчийг нь бариад заасан 2 хүнгөөлээ. Шагналд авах мөнгө чухал байсан ч тэр сайхан игч байвал дахиад нэг харах нэ гэдэл баярлаад явлаа. Хаягаар очиход сүүлийн үеийн шинэ хотхон хаалгыг нь тогшлоо. Хаалга онгойхон мөчөд яг нөгөө миний нүд алдаад байсан халуун игч нимгэн гэрийн даашинц маягийн юмтай зогсож байна. Игч "Өө ашгүй баярлалаа. Миний дүү орооч" гэд орууллаа. "Халуун юм уу хуу, хүүтийн юм уу хуу" гихтэж би "Хүйтэн" гэж хэллээ. Намайг будин дээр суулгаад хөргөгчөөс ундаа хийж өгөөд миний өдөөс хараа суухад түрүүн гişиг нь хөхөн нэвт харагдахгүй ч гэсэн нэмгэн унтлагын даашинцны цаанаас 2 товч нь товайн харагдана. Тэр мөчөд тэгээд л миний хамаг юм хөдөлчихэн тэр. Тэр надад таксины мөнгнөөс гадна шагналын мөнгө гэд хэдэн төгрөг өгөхөд гинтл зориг ороод "Би шагналаа өөр хэлбэрээр авч болох уу?" гэд хэлчихлээ. Тэр ч гайхан "Ийм жаахан бич юу яриад байна? Их чин чамд хурцсан штэ" гэд инээлээ. Би ч үеийнхэн дундаа бол туршлагатай юм эцэндээ ордог болохоор өөртөө итгэлтэйгээр би ч их туршлагатай гэд аваа хийсэн. Тэр ч намайг шоолж инегээд бараг савж унах нэ. Би ч нэрээ юу ч ярьцгаа гэж удаа жаахан хичээстэй. Тэр удалгүй "За яах вэ? Зоргийг чинь үнлээд дарсаар дайлий. Тэрнээс шиг чинь тийм амархан биш ээ" гэд инээ. Надад дарс хундалж өгөөд өөртөө бас хийгээд шимэн сулаа. Би 2 хундаг дарсны араас баг зэрэг зориг орсон ч яхаа мэдэхгүй байхад тэр өөрөө хажууд ирж суугаад гараа миний гуян дээр тавихтал миний хамаг биений үс энтергээд миний биений босож болох бүх зүйл босчихлоо. Би ч хариу өвдөг хавцаа нь гараа тавьж баг багаар дээшлүүлэхэд тэр дургуутсангүй. Тэр чихтэй гараа дээшлүүлэнгээ үнсээд авлаа. Тэгээд цаашаа ойлгомжтой. Би байдлыг гартаа авч хормын зүр бүхий л хувцсыг нь тайлаад л дотн харилцаанд орхон тэр. Хэсэг хугацааны дараач би дур ханаж өөртөө сэтгэл хангалуун дээшээ харан хөвтөв. Харин тэр юу ч болоогүй юм шиг нэмсгэлэн "Болчихсон уу? Одоо миний ээлж" гэснээр намайг үнсэж эхлэв. Эхлээд миний хүзүү цээж дээр үнснээ улам доошилсоор миний нууц хэрэгтний хүртэл үнслээ. Би тэр үед хизээч мэдэрч үзээгүй тэр мэдрэмжийг мэдэрч байлаа. Үнэн дээр өөрийгөө их зүйл үзсэн туршлагатай гэж бодож байсан. Одоо бодоход аман таашаалж үзээгүй түүхий байжтэй. Түүнийг үнсээд эхлэхэд л миний нууц хэрэгтэн дахиад л байлдааны бэлэн байдалд орхон тэр. Энэ удаа харин тэр байдлыг гартаа авлаа. Би зүгээр л түүний хүүхэлдээ шиг хүссэн байдлаар нь хий гэснээр нь хийж байлаа. Тэр шин би үнэхээр дотн харилцаа гэдэг чинь ийм зүйл байдгийм үү гэж шинэ хаалга нэгшгэл болж үлээ. Миний өмнө нь үеийнхээ охидтой хийж байсан дотн харилцаа хажууд нь бол бараг хүүхдийн тоглоом шиг л байсан. Би тэр шин жинхэнэ утгаараа өөрийгөө ирхэн гэж болсон гэж боддог доо. Тэр шин үнэхээр гайхалтай, сайхан, жаргалтай шин байсан. Магадгүй миний амьдралын хамгийн жаргалтай шин ах. Би үүрээр шахуу тэднийхээс явж дахиж уулзаагүй. Тэр үеэс хойш би үеийнхээ охидтой уулзгаа болж дандаа игч мэд бүсгүйчүүдтэй уулздаг болсон. Тэдэнтэй дотн харьцаанд ороход манай үеийнхнээс илүүч тэр шүний игч байж чадах хүн байгаагүй. Тэгж явсаар игч мэд бүсгүйтэй суусандаа манай эхнэр надаас 5 насаар игч. Харин тэр нэг шүний мартагдшгүй учрлын игч мэд бүсгүй надаас бараг 15-16 игч байсан байхаа. Би одоо эхнэртэйгээ яаж танилцж байснаа сайн сандгүй шүү дээ. Харин тэр нэг шөнийн жаргалтай учрлыг эхнээс нь төгсгөл хүртэл бүгдийг нь нэгдэггүй сандагдаа. За уучлаарай, хитрхи нуршчих шиг боллоо. Ямар санаандгүй учрал надад тийм зүйлийг мэдрүүлснийг тайлбарлах гээд жаахан дэлгэрэнгүй биччихлээ. Нэрээ тэр минь одоо юу хийж явдг юм бол бараг 60 төхөж байгаа сайхан амтан нэг газар явж байгаа байх таа гэнэ. За нэг юм сонирхолтой захиа ирсэн байна. Тэр яг бараг 60 төхөж байгаа сайхан амтан ихтер нэг харахгүй инээд хүрчлээ. За тэгэхээр бидний өнөөдрийн ярилцах сэдэв бол игч мэд бүсгүйн өгсөн жаргал. За сайн сонсоорой. Игч мэд бүсгүйн өгсөн жаргал. Та өөрийн амьдралдаа таарч байсан өөрөөсөө игч бүсгүй
магадгүй ах залуугаасаа мэдэрч байсан сонин сайхан мэдрэмж түүхээ одоо яг бидэнтэй холбогдоод ярилцаарай гэж өрье. Магадгүй тэр ихчмэд бүсгүй бас та өөрөө байх юм билүү те, тэрийг үгүйсэхгүй. Өөрөөсөө олон дүү залуутай уулзахаар бас ямар мэдрэмж төрдөг талаар бидэнтэй олоо ярилцаарай. Тэгээд мэдээж таны дугаарыг зарлахгүй, таны хоолойг өөрчилж сонсгох тул хинч таныг таних боломжгүй байгаа шүү. Тэгэхээр санаа зовлтгүй. Тэгэхээр айж ичих эмээх зүйлгүйгээр ярилцаараа. Мөн яриа маань бас орон даяар өргөн нэвтрүүлгийн долгионоор Монголын бүх аймаг сумд те дэлхийн 172 орноор цацагдж байгаа болохоор зөв боловсон үг хэллэг ашиглаж соёлтой ярилцахыг хичээгэр гэж уриалъя. За ингээд манай 77 77 38 83 болон 77 77 88 30 гэсэн дугаарууд маань нэгдсэн байгаа шүү. За яг одоо хамт байгаа бүх сонсогчдод маш их баярлалаа. Тэгээд хаанаас одоо сонсож байна? Наа чин цагаагаар хэр байна? Цастай, шороотой, бороотой гэл те бүгдийг нь одоо тайлан тавьдаг штеп. Тэгж тавьдгаар ороод ирээрээ тэгээд завсраар нь ингээ уншаад явчихнаа. Комментуудаас нь. За, коммент уншъя. Золигч нь эр хураг азтал штэ бөөн дурсамж болоод л үлдчихтэй гинэ харин тийм ээ. Тэгээд та бүхэнд ийм гоё дурсамж байдаг оо. Хин нэгний сайн агч хийжсэн үү? Эсвэл хин нэгний сайн ах ч юм уу те. Хийжсэн болохоор ч ирээд бас ингээд бид нартай хуваалцаар бас сонирн биш үү те. Зөвхөн нэг хүний одоо юу гэдгийг захиагч юм уу түүхийг сонсохгүй бас бүгднгийн сонсмоор байгаа шүү. Жохон шундалтай тийм ээ. За эхний сонсогч аавь. MJL радио холбогдсон байна. Байна уу? За, өчигдөр минь сайхан амарч байна уу? Сайхан амарч байна. За, сэдвээ мэдж байгаа. Харин тий. За, одоо яриад ичтэй хоёлоо. Яах вэ бодож. Ярих уу яах вэ биш. Яри би бүр ингэж амар зоригжуулээ заяа. Би өөрөө баггүй юу? Болж штэ. Хин нэгэнд хурцтай явж гинөө. Би угаасаа ганц би. Тэгээд бараг 24 жил ганц би явцгаа. За. Тэгээд сүүлийн 5-6 жил би өөрөөсөө 10 дуу залуутай уулздаг. 10 баггүй юу? Яг 10 юм уу? Яг 10 насны зөрүүтэй бид. Зөө. Тэгээд бид дээр уулздаг болоод тэр маань мэдээж тэр болтой. Тэгээд хайшааш маань одоо нэг аягүй хүнсдэг. Тэр мэдээж миний одоо нэстэн асуудал хандахгүй. Би тэр хүнийг гэр бүл хандахгүй. Тэгэл бид хоёр дэнд амар авчирхалтай байдаг. За тэгэхээр миний нэг боддог юм ер нь бол бидний амьдралд насны зөрүүтэй байх тусмаа илүү тансаг байдаг гэж боддог шүү дээ. За өөрөөс чинь асууя л да. 10 насаар баг дүү залуутай ингээд дотн харилцаатай байгаад явахын одоо нэг давуу тал мал гэж байх уу? Давуу тал сөрөг тал энэ нь яг юу вэ? Ер нь давуу тал нь мэдээж залуу гэдэг бол их төвчтэй. Ястаа нэг намайг хизээд хүссэн үед босгоо бэлэн байждаг. Орсон бор шиг аа. Мэдээж нэг давуу тал. За хоёрдугаар залуу учраас одоо надтай явуулдаг тухай нэгэнд огт ярихгүй. Тэр нь миний аягүй том шалгуур. За. Тэгээ мэдээж гэр бүлтэй хүүхдтэй учраас надтай сууя гэж наалтахгүй. Тэр нь надад аягүй чухал. Яг нэг насаараа ганцхан явсан учраас ер нь л нөхдөд болох бодлоо ерөөсөй байдгүй. Сонирхол байхгүй. Тэгээд мэдээж ганц бие хүүхдийн амьдралын хэрэгцээ бол секс хэрэгцээгээ би бол хэрэгцээтэй байх гэж байна. Тийм учраас энэ гурван шаардлага маань аюул хангадаг учраас болоод мэдээж залууны гоё сайхан би царай зүсгээд бүх юм л надад амар хаппи байдаг. За ер нь бол тэгэл орондоо бол тулт мэдрэмж өөрөө чаддаг учраас надад холддог байх гэж бодсон. Янз юм бэ штэ. Та одоо тэр камасатрыг дуусгасан уу? Ганц нэг удаа хоёроо байли, хаалт одоо ингээ би айгу буруу нэгээд энэ хэлж үтсэн л тээ. За. Тэгэхээр холддог байхгүй юу? За тэгээд намайг холбоод авчихсан өөрөө араас ингээд байнга холбоод яг юунд нь болсон гэдэг юм.
Ер нь бол чи миний юунд дуусах эсвэл би чиний юунд дуусах гэдэг талаар бид ерөөсөө ярилцдаг. Зүгээр л ингээд хамт байх нь айгүй сайхан байна. Зөө. Тэгээд магадгүй ер нь яг ингээд бодохоор би тэндээ сайхан таашаал өгдөг. Тэгэж надад сайхан таашаал өгдөг учраас бидний хайрцаг сексэн дээр л хотод байна гэж би хараад байдаг. Одоо тэр залуу хүний эрч хөөч тэр одоо эрч хөөч одоо юу л гэдгийг те орондоо үзүүлдэг мэгцэх эрх хүний 13-нд баг 4-5 болоо явчихж байгаа юм шиг. Ер нь ингээд яг би нөө ганцхан юм учраас буруу яаж магадгүй. Миний хувьд бол одоо гээд сексэс таашаал авах мэдрэмж хамгийн чухал. Ер нь бол хайрцагтай хамгийн чухал хайрцаг гэж боддог. Тэгээд амьдрал дээр гараад мэдээж хоёрынхаа амьдрал хатахгүй байна гэдэг бол бас айгүй том чухал шаардлага гэж үздэг. Угаасаа л одоо ихэнх бүсгүүд ийм шаардлагатай байдаг гэж боддог шүү дээ. Тийм шүү дээ. Миний шаардлагатаас яг таарад байна. Амьдралын сонин миний бас нэг амьдралын сонин би ер нь анхаас айгүй дүүн нөхөртэй байсан. Дүүн нөхөртэйсэн. Тэгээд нөхөр маань асуурсан байхгүй юу? За. Тэгээд ер нь насаараа өөрөөсөө ахынтай бараг явах гэж үзээгүй дээ. Зөв. Яг бол нөө тэр хүн яг тэр хүний л бас сонирхол байгаа. Тэгээд бас дээрээс нь тэр яг тэр дүү хүнийг ч юм ах хүнийг ч юм ингээд татаад идэг аура гэдэг зүйл байдаг баг гэж би боддоо шүү дээ. Харин тийм баг гэж би бас бодоод байдیں۔ Тийм. Тэгээд мэдээж ганцхан хүүхнүүдийг янз бүрийн эрчүүд эргүүл асуудал гаргахад тэгээд тэрийг хараад хад ер нь над руу дандаа дүү залуучаад ханддаг. Тэр нэг сонирхолтой мэдээ би бүр гайхаад байдаг. Өөрөө угаасаа харахад айгүй гоё тийм. Яг залуулаг малуулаг юм болоо. Тийм гэдэг л газар штэ. Яг тийм би залуу гэж хэлдэг л газар واخгүй юу? Ер нь тийм чи насаасаа бараг 10 дуу харагддаг واخ. Яг зөв. За холбогдсон маш их баярлалаа. За баярлалаа. За үжиг сайхан өнгөрөөгэй. За тэгээд энэ мэдчлэн манайхан тэгээд орж ирээд яг өөр тохиолдож исэн, өрөөл тохиолдож исэн ямар амт вэ орж ирээ шууд ингээд элен далангүй ярилцаарэ. За миний хувьд болохоор одоо байна одоо би ч найз залуутай хүн шүү дээ тий. Гэхдээ ер нь бол үе нэг юм хөрхөн жинзий дүүнраас ингээд орж ирдэ шүү дээ. Чатаар чинь юу гарч ирнэ тий. Эсвэл жинхэнэ яг тэр чинь за ихэн дөө их чинь чамд хурцтана гэдэг цаг дээр л явж байна. Тэгээд хэлдэж шүү дээ тий. Бид нар ч одоо яг ингээд 30 гарцсан болохоор ингээд насаа одохоор талигаа адж байгаа юм шиг, толин дарахаа толиогоо одж байгаа юм шиг гэдэгтэй. Яг тэр үе дээр л явж байна да. За нэг сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. Байна уу? Байна уу? Сайн байна уу? За үчи мэндэ. Үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. За сайгч. Сайгчтэй байв. Юусе саас гардуу. Игчийн талаар уу? Игчмэд бүсгүй талаар. За тэгээ сонсъё. Би дүнгиж Оросд сургууль төгсөж очиж нэг 20 эдтэй настай залуу. За. Хотод ярьчаад өөрөөсөө нэг 5-6 ихч нэг амар гоё бүсгүйтэй танилцаад. Тэгээд тэр бүсгүйчсэн би таалагдсан юм уу дүнгиж Оросд сургууль төгсөж өндөр их гоё залуу байлаа да гоё. За. Тэгээд тухайд 120 мянган танилцчихсан. Тэгээд тэр хүүхэн автобусд зоохгүй, такси авахгүйгээд би хайлт руу явган гэж бичсэн байхгүй. За. Тэгээд маргааштай бас уулзаад. Тэгээд нэг ойлгоод бодолд орсон. За. Тэшид нэрээс би хаан мэдээж 20 нас хэд Орос бүсгүйчтэй гэл үерхчээс 10 жил гэл шигсэг бол зөндөл. Тэшид тэр бүсгүй бол үндэ гоё байсан. Би амьдралдаа хизээш тийм гоё үнэртэй бүсгүйтэй очиж үзээгүй нэгдүгээр. Хоёрдугаар секс гэдэг юмыг би яг тэрнээс л үзсэн байхгүй юу? Үнэхээр гоё дотн хацанд ордог байсан юм уу?
үнэхээр гоё байсан. Би яаж эмэгтэй үнтэй тэгэж хөдөлтөг, тэгэж секси тгийг амьдралд анх удаа үзэж байгаа. 20 хэдэн нас үхэд. За. Тэгээ надад хамгийн гоё таалагдсан юм үнэр нь. Айгуу гоё үнэртэй. Тэгээд хамгийн гол нь тэр хүн өөрөөсөө надаас нэг 6 талаа ирч. Гэхдээ нөхөргүй байсан л та гол нь. Тэгээ надад хэлдэг хоёулаа ингэж хамаагүй болохгүй чи залуу гэхэд. Тэгээ яриа хөөрөө тэгээд царай зүсвэ. Үнэхээр эмэгтэй хүний гоо сайхан тэнцлээ. Зүгээр яриа мараа гэж зүгээр уйрааж исэн юм шүү те. Үнэхээр гоё байсан тэр би хэдэж тэгж үзээгүй. Хамгийн гол нь зүгээр бэлгийн нүд инээгээд үзсэн. Аха. Тавихыг би анх удаа үзэж байгаа юм байна. За та хоёр тэгээд уулзаад хэр удсан? Гэхдээ хамгийн гол нь 4-5 уулзаад тэгээд манер өөрөө тапа болохгүй ахаа гэж би өндө готрж ирсэн. Тэр их чинь өөрөөс чи уйдсан байна гэж байх уу? Үгүй хамгийн гол нь өөрөө надад хэлчихсэн байхгүй. Би бас ингээд чамаас илч. Тэгээд чи өөрөө ийм гоё залуу өөр бүсгүйтэй очих хэрэгтэй. Чиний амьдралаар тогломооргүй байна гэж. Хүй нэг ийм үг үйдэн штэ. Эмхтэй үний үгөө зайлмайл гэдэг чинь тэр чигээр нь битгий хүлээж аваараа гэдэг штэ. Тэгэхээр үүсгээд байгаа хэрнээ өөрийг чинь зүгээр өөр үйлдэл хийхийг хараад байсан байна гэж байх уу? Мэдгүй би одоо тухайн үед амар бие барьжсэн тэр хүүхдээ ягаад тэгэхээр бүх юм таалагдчихсан. Шигсэн тэгэл тэр өнөр танаран яриан. Тэр одоо ямар өнөртөөс төрөгцсөн хүүхэн байсан юм бэ? Мэдгүй тэр чинь 90-ад оны ихэнх үеийн гэдэг чинь амар байсан байхгүй юу? Тэг би одоо үргэлжлүүлсэн мартчихгүй шүү дээ айгүй санаа. Тэг би нэг юм хэлээ дараа ер нь эмэгтэй хүний хамгийн гол нь эрэгтэй хүмүүс өнөр тэгээд тэр хальтаанаас агтдаг баг. Хамгийн юм шалтгаалаа шүү гэдэг шүү дээ тийм ээ. Би ер нь дараа нь бол ер нь тэгж нэг тийм гоё үнэртэй хөвгтэй уцсаа. Хамгийн гол нь тэр үнэртэй ууснаас гадна өөрийн гэсэн нэг үнэр байсан. Хүн болгоно л тийм үнэр байдаг гэсэн тийм ээ. Амар сайн их гоё. Сэтгэлд их татна үл. Тэгэхээр бүсгүйчүүдээ маш гоё үнэртэй левшүүд их татагдсан шүү л хэлмээр байна. За. Чи тэгж яагаад нэг ажлын хажуугаар миний хажуугаар нэг явж өнгөрөөрөө заяа. За. Жок байла. За ямар ч тач өчиг сайхан өнгөрөөгөө. За тийм би бас яг энэ зүйлд айгүй итгэдэг хүн жанрын одоо төрлийн юм баггүй юу? Үнэр гэдэг бол зүгээр л одоо сэрэлтэй одоо мэдрэмж бүх зүйлийг өдөөдөг зүйл бол угаасаа яахааргүй үнэр. Дээрээс нь одоо мэдээж царай зүс бие хаа бялдар одоо бүх зүйл орно шүү дээ. Тэгэхээр үнэрэн дээр анхаарцгаагаарай хөөхнүүдээ задачудаа гой үнэртэн хүн чинь гоё шүү. За сонсгож авъя. Эмжил радио холбогдсон байна. Холбогдсон байна. За үчи минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? Байна. Сонсогдож байна уу? Сонсогдож байна. За ихчмэд бүсгүйгээс авсан жаргалын чин талаар ярий да. Саяны нөгөө холбогдсон хүний ярьцаа нөгөө үнэр гэснээр нэрээ гоё үнэртэй хүн бас байдаг юм л шүү дээ. Нэг янз бүрийн үнэртэй усгүйгээр үү? Тэр үнэртэй усгүйгээр. За тэр үнэр нь тэгээ хаанаасаа үнэртэй дээ? Тэгээд тэр яг өөрийнх нь биенийх нь л үнэр тэр юм шиг байл шүү дээ. За тэгвэл өөрт чинь учирч байсан, учир ургуулж исэн ихчмэд бүсгүй байна уу? Одоо яг тийм 10 насаар 5 насаар гэдэг юм уу дээ. Ихчүнтэй би нэг тэгж яаж байгаа байна. Тэгээ 20 30 насаар байна уу? Гөө тэрнээс биш. Энэ ихчмэд тийм эмэгтэй үнтэй тийм дотны харилцаа нэг үүдч байгаагүй шиг байна. За баярлалаа холбогцсонд. Үчиг сайхан өнгөрөөгөө. За. Эмжил радио холбогдсон байна. За арайхан радио контрагаарай. Маш их цуурайч. За
За ер нь бол айгүй хэцүү л байна да. Спикер авсан уу? Өөр гадаа байж ш. За одоо дэжгүй шүү. За үчи мэнд. Эксүтэсгүүтээ одоо айраад эксүтэсгүү. Тарандаа За утас нь болохгүй сүлжээ нь унах шиг байна. Салгалаа уучлаарай. За үнэхээр болсонгүй саний сонсогчдоос хүлцэлүүд чи харахгүй цаанаасаа ингээд паржгнаа дээрээс нь сүлжээ нь орж гараад ах шиг байна тийм ээ. За хэрвээ ер нь одоо өөрсдөө тэр ихчмэд бүсгүй байгаа эмэгтэйчүүд байвал бас ороод ирэхгүй тийм ээ. Одоо нэг энэ залуутаа хамгийн анхны холбогдсон сонсогч шиг те ийм залуутай ингээд уулзч байна. Яг энэ л хоо яадаг даа гэдэг ч юм уу. Яг тэгээд ороод ирэх юм бол үнэхээр сонирхолтой байх болно. Ерөнхийдөө яг ингээ 30 гараад ирэхээр одоо 30 гарчгаар л ихчмэд бүсгүүд орчдөг юм шиг үлээ шүү дээ тийм ээ. Тэгэхээр 30 гараад ирэхээр ингээд ямарваа нэгэн эмхтэй хүн чинь цаанаас яг бүрэн боловсроод одоо юу гэх юм бэ те хамгийн үзэсгэлэнтэй үе дээр 30 гараад гардаг гэж би боддог байхгүй юу. Тэгэхээр яг энэ үедээ маш олон хүнийг мэдээж анхаарлыг нь татах нь ойлгомжтой. Ялангуяа жинзи ч юм уу те одоо нэг баг дүүгээр баг өөрсдөөс нь 3 4 насаар дүү ч юм уу залуучдын анхаарал их өртдөг юм шиг байгаа юм. Тэгэхээр бүр заримдаа бүр ингээ хит 10 гаруй нас давчсан одоо жоохон одоо залуучууд бас ингээ үе бичнэ. Тэгээд харваас ингээ би царайт байгаа юм чинь тийм ээ. Тэгэхээр их чинь бол чамд үнэхээр хурцдах байгаа шүү гэндөө гэд өнгөрөөчдөг байгаа. За манайхан юу эцгэж байна? Бага газруудын цагаагаар хэр байна? Тэгэд өөрсдөө тохиолдсон бас зүйлс нөө жиг хийцгийа чам одоо комментээр уншаад тийм ээ. За би нөхөртөө хурцтаад байдаг боллоо. Яана ой гинэ. Гоё ээ штэ тий. Тэгэд яхахгүй нөхөр нь тэгэхээр одоо дүүл байна гэсэн үг үстэй. Манай энэ сонсогч нар үнэхээр галтай гоё их шүү. За MJ радио холбогдсон байна. Ano? Радио контрагаараа парчнаад шүү. За үчи мэндэ. Яач. За ихчмэд бүсгүйхэн талаар ярий. Залуудаа нэг өөрөөсөө 3 ихтэй авчихсан. За тэр бүсгүй нь юугаараа бусдаас онцлог байсан юм? Нэг л удаа гээл юм бай. Одоо мартагддаг. За мартагдахгүй байгаа нь яг юу нэ? Яг тэр секс харьцаагаар дотн харилцаанд орохдоо. Тий. За яри. Ямар онцгой байсан бистас. Маш онцгой санагдаад тэр онцгой санагдаад байдгаа. Онцгой. Онцгой. За уучлаарай. За яг тэр дотн харьцаанд орж байхдаа тэр эмэгтэй чинь яг юу хийдэг байсан, юу нь онцгой болгосон энэ талаараа жоохон дэлгэрэнгүй ярих уу бид нартай? Нэг хөдөлгөөн нь их могоошо гэж юм уу тий. Их гоё. Могоошо гоо. За. Одоо тэрнээс бас нэг тэгэл одоо ч мэдээж гарч байгаа. Тэгэхээр тэрнээс яг тийм хөдөлгөөнтэй уулзраагүй байгаа юу? Хэр удаан уулзсан та хоёр? 3 их ч хүмүүс байгаа тэр үед. Би ч хэр тастай байсан. За хэр удаан уулзсан та хоёр? Ганц шөнийн учрал. Ганц шөнийн л учрал. Зүгээр ганц шөнийн учрал байж байгаа зүгээр бүр насаар нь мартагдахгүй могоош хөдөлсөн юм шүү дээ тий. Тэгсэн. Йоо яасаа ажилсаг адтаа зөлгвэ. Тэр одоо хэдэн жилийн өмнөх юм ярьж байна хоёлаа? 20 гаруй жилийн. 25 жил байна. За тэрнээс хойш бол тэгэл үзэж харсан хүн бол зөндөө л байгаа эцтэй мэдээж. Яг юм тэр байгаа гэхдээ тиймтэй очраагүй. За. Ер нь болдгоо нэргээд нэг дахиад очих хэсэл гэж бодлоо. Хөөе хинэ гэдэг шиг үү. Сонсож байл ярээрээ гэд. За маш их баярлалаа. Өчиг сайхан өнгөрөөгөө. За. Тэгээ манайхаа орж ирэхээр гол нь яг юун тэр хүнийг онцгой болгоод байсан юм тийм ээ. Дотн харьцан дээр яг
юуг одоо бусдын өгөөгүй зүйлийг өгөөд байсан гэдэг талаас нь бас жоох ингээ онцлоод яриад өгөх юм бол илүү гоё болох гээд шүү. За дараагийн сонсогч авъя. Эмжэл радио холбогдсон байна. 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 За өчигөө мэндэ. Өчигөө. За хоёлоо өнөөдрийн сэдэв болохоор эгчмэд бүсгүйн өгсөн жаргал. Эвгүй шүтээ. За өөр тохиолж исэн одоо түүхээсээ л хүүрнэн дээ. Одоо ч юм таагаад. За жоохон тод яриараа утсан дээрээ. Тэр үед манай хүн эцний 20 идэх тэрх явчихсан юм байна. Харин тэгээд За утсан жоохон цаана байгаа шүү. Утсан дээр тод ярина шүү. За жоохон арай жоохон тодорч байна. За тэр үед нэг бүсгүйтэй уучраад. Одоо болоод байна шүү. За яг юуг нь бодоод байдгийг. Эцэстээ тэр үед бас хасаахан байсан. Тэгэхээр бодсон тийм шинжингээ тавилаа шинжингээ ингээд хахад Дагнаач болсон байсан. Өөрөөс нь хэд ихч байсан? 10 нөхөртэй 20 хүүхэдтэй. За тэгэхээр өөрөөс нь хэд ихч гинэ? 10 болтоо. За үе мултарцсан. Нэг үе мултарцсан байсан. За. Эцэг 10 болчихсон. Хичээл зааж байгаа л явцсан юм шүү. Хичээл орсоор гал явцсан юм шүү. Хичээл орсоор гал тийм. Одоо нэг дэнжимэг байсан тэр үед чинь. Тэгэхэд нэг машин дээр 8 яаж байсан. Тэгсэн чинь нэг хөдөөс цогоор 8 яаж байгаа. Тэгэл уучраасан даа л. За. Аль аймгийн хүүхэн байсан юм? Баруун аймгийн. За. За тэгвэл бас л их мартагдшгүй дурсамжийг яахааргүй үлдээчээ явчихжээ. Та хоёр ер нь хэр удаа уулзсан? Нэг сар болсон баха. Сар машин хамт зарсан юм уу? Юу араа зарсан. Нэг оруулж ирсэн. Дэнжимэгдэр чинь тэр үчиг машинтай гарч зогсдог. Яагаад ч хөглөө гарч. Я бараад ордог. Тэгээд очоод тэр сүлдээ ойлоо. Машина тавьчихсан. Тэгээд мод гараад ирчихсэн. Одоо тэгээд тэрнээс хойш ер нь холбоо бариагүй юу? Бариа. За. Тэр үчиг уцмуц байсан биш. Одоо нэг уцмуцтай болоод яагаад одоо тэгээд ээжээ тэгээд алхтай ойлолтой салж. Эви. За холбогдож өөрийнхөө түүхээ хуваалцсанд баярлалаа. За энэ сэдв манчтай нэр маш олон хүмүүсийн зүгээр яг нэг дотор нь нуугдаад яваад идэг тэр нэгэн бүсгүйг хөндөж авчирч сануулаад ах шиг байна шүү дээ, тийм ээ. Тэгэхээр танд яг ингээд олон жилийн турш бодож яваа. Эсвэл яг одоо эгчмэд бүсгүйтэй уулзаж байна уу? Уулзаж байвал ороод ирээрээ. За Эмжэл радио холбогдсон байна. Байна орой. За орой минь үчиг сайхан өнгөрөөж байна уу? Сайхан өнгөрөөж байна. Сайхан өнгөрөөж байна. Ингээл янз бүрийн хоб базаал сууж штэ. За өөрийнх нь талаар яри. За эгчмэд бүсгүйтэй одоо өнгөрөөж исэн одоо дотн харьцаанууд байгаа юу? Байна. Нэг удаа байдгийг. Жоохон бахад одоо 25-6 жилийн өмнө. 19 настай байхад дөнгөж оюутан болоод. За. Тэгээ оюутан болоод орж явахдаа сургуулийнхаа улсын албанд ажилладаг байсан нэг эгчмэд бүсгүйтэй. Очир ургуул байл. За, эгчмэд гэхээр өөрөөс нь одоо хэдэн насаар эгч байсан юм? Надаас ч нэг 10 эгч байсан.
Мата манай сургуулийн зөвлөлтөй албанд ажилладаг байсан хүн. Дөнгөсний дүүр курст орж ирсэн. Тэгэхээр яг тэр сургуулийнхаа өөрөө болохоор сурагч нь нөгөөтг нь сурган хүмүүжүүлэгч нь болж таарад байна уу? Харин тий. Аха. Юм үзээгүй байсан нас. Тэгэхэд тэр бүсгүйтэй нэг удаа ойртоод тэгэхэд галзуу юм болсон. Тэр бүр ихнээс нь гэх юм бол нэг орой над руу залгаад сургуулийн ойролцоо байна хүрээд ирээч. За. Чи өсгөө уурчлаа гэл. Тэгээд яваад очиад сандраад гэрээс очиод орой 11 цаг. Сургууль дээр яваад өрөөнд дотроо сууж. За. Нилээ хатанцоо. Үсгийтэй готлих өсгийн огорчихсан. Тэгээд хоёулаа жоох юмэр суугаад гинт нөгөөтгцэн. Эвгүүтээ дэс хоёулаа тэгэл нөгөө үлэн байгаа найзал хийчихсэн дээ. Тэгэхээр бүр амар тэр ширэн дээрээс отос факти апрат бүх юм шалааруна. Яа, тэр одоо юуны танхимыг бузарлч юу та хоёр? Тэгээд тэр газраа тэгэл хичээл орсон л бах та. Тэгээд бид тэрнээс хойш нэлээд сар уулздаг байсан. Тэгээд үлдэн нөгөөх манай өөрөө би чамаас одоо олон их амьдралаа бодох ёстой гэж надаас тутагаар алга болсон да. Ер нь ихчнэр нэг тийм ганц хилдэг амар тийм юу ураа хөтөм шүү. Би чамаас ихчээ, ихчэндүү амьдралаа бодоо гэд. Тэр чинь би бүр сүултээ бүр нуусахгүй болчихсон байсан. Бүр хон барин гэр ирийн манай гэрийнхэн чинь сүултээ зурлаад. Тэгээд хайртай шабаад жисэн. Одоо тэгээд доктор байж лээд гэсэн. Одоо ингэж ярьж байгааг нь сонсон ч жоохон тийм харамсангуй гунигтай байгаад байна уу? Тухайн үед нэлээд харамсчихсан юм уу? Гэхдээ одоо сэтгэлийнхэн шарга амцсан биз дээ. Одоо шалгуур. Одоо би өөрөө нөгөө нэг Ахмад Убаан болсон гэж. Надис. Ер нь ингээд үе шат амжилгаар хүн ингээд явд юм шүү те. Нөгөө жоохон ихч маань анаа маань ингээд убаа үеин дээрээ явж байгаа дараа нь тэгээд ихчин чамд өстө нэрэ тэ хурцт нь үе дээр явж ирсэн ээ. Сайн ихч болоо ингээ явд юм болоо гэхгүй юу. Өөрөө чи хэлж байгаагаар хурцтай болох юм болоо гэж боддог шүү дээ. Хурцтай нэг хүнд хурцгүй гэж бодох юм. Бас айхтар те. Бас шидчихэж байна өөрийгөө. За тэгээд хамгийн гоё мэдрэмж нь болохоор тэр яг хамгийн анхны дотн харьцаанд орсон тэр анги танхим байсан байж штэ. Ер нь бол тийм. Яг нэг ийм мэдрэмж өгдөө штэ хүнд. Болохгүй, бүтэхгүй одоо нэг тийм амар осол аваартай газар ингээд дотн харьцаанд орохоор тэрнээсээ айх мэдрэмж дээрээс нь амар тийм маш их одоо нөгөө нэг юу ялгарсан байгаа штэ. Нэг айх төгшиг зэрэгцээд одоо нөгөө нэг сэтгэл мэтгэл одоо нэг хиймээр байгаа санагдаад байгаа ингээд бүх даавар маар ядарсан үе төгшөртэй үед одоо дотн харьцаанд ороход тийм амар гоё байдаг юм уу? Хүмүүс ер нь тэгээд байна юу гэж бодож байна? Тэст бүр жинхэнэ дээд зэгтээ үржилсэн. Тэгээд тийм газар хийж болдог үгүйг ч мэдэхгүй. Тэгээд ядж байгаад яг тухайн үед нөгөө цуг байжсэн хүмүүс нь хайгаад явж идэг. Йой, жижүүр ороод ирнэ гэж бодоагүй юу? Жижүүр айгүй байсан юм а. Тэгэхэд бас яг нөгөө цуг ууж байгаад савсан найд хөөхн хаанаас нь хайгаад ороод ирсэн. Цонхны доороос чулуу шидтэй. Чамаг яшаа орны чинь мэдчихээн яриад байдаг. Тэгээд хоёулаа бүтээдсэн
дуугаад гаргаж чадахгүй. Яаж чадахгүй. Дахиад шиглэн болж байна. Ямар амар юм бэ? Би бүр өөрөө тэнд нэг лаваараа зогсож байсан юм шиг төгшөөд байна шүү дээ. Бас айхтар аваарны юм тийм ээ. Тийм хүү юмнууд чинь нэг бодлоо гоё юм шиг байд. Сэтгэлд ингээд тоногшоод үлдсэн байт юм шүү. Тэгснэ маргааш зүгээр за одоо хоёлаа эрхлэгчээ өрөөлөө гэ. Дараад нь орцсон тийзээ бас. Бас. Ер нь та яар чинь нэг хамгийн болохгүй гэсэн газар руу л ороод идэгсэн юм шүү. Ер нь бол тийм. За. Яг тэгээ бодлосоор ч юм уу тийм юм бисээс илүү. Би төгшөөртэй тийм газар ч юм уу. 10 гараа ихчихсэн тийм өрөөсөн. Тийм 10 гараа ихч хүнтэй угаасаа буудал орох гэхээр буудлынхан гайхвал гэдэг энэ одоо харилцтэйгээ ээжтэйгээ явуулж байгаа. За. Одоо яг түрүүний ихний нэг хүн шиг хэлдгээр нөгөө 50 гараад явж байгаа ахтай байлаа. За. Одоо ихтэй тэр хүнийг хаана гэдгийг мэдтгүү, холбоо барьдгүү, ер нь ямар хөө байралтай байна? Одоо яг хаана юу хийж явдгийг мэдтгүү. Гадагшаа явчаад ирсэн. Тэгээд нэг удаа хайж үзсэн хуучин дугаарлан залгаж үзсэн. Тэгээд холбогдож чадаагүй. За. За ямар тач холбогдоод бид нартэй өөрийнх нь түүхийг хуваалцсан маш их баярлалаа. За баярлалаа. Сайхан өнгөрөөгөө. За өчиг сайхан өнгөрөөгөө. За энэ мэдчлэн тэгээд мэдээж хүн болгонд бас нэг ийм нэг хайрын чихүүдээ те бас нэг ийм түүхүүд байдаг баха. Тэгээд ямар тач өнөөдөр бид нартай холбогдсон бүх сонсогч нартай маш их баярлалаа. Тэгээд өчиг сайхан өнгөрөөцгөөгөөрэй. Энэ хүрээд манай өнөөдрийн хинт ч битгий хэлээрээ ураатай унтлагын нэвтрүүлэг маань өндөрлөж байна. Тэгэхээр хөтлөгч Халукан та бүхэндээ маргааш үдшийн хөтөлбөрүүдрээ уулзнаа. Тэр болтол манайхан бүгдээрээ сайхан амарцгаагаарай. Баяртай сайхан.